За сайн байна уу? Цэцгэгч таны хийдэг ажил хөдөлмөрийн талаар би интернетэд ингээ мэдээлэл тавих гэсэн. Та өөрийнхөө хийдэг энэ тор ойдог бизнесийн талаар хизээ эхлэв, яагаад эхэлсэн, ер нь өдөрт ямар төрлийн тор ойдгий тийм ээ? Тэгээд тор оёод ингээ зарахад ер нь тань ямар аз жаргал, ямар алдаа оноо байв, мөн эсвэл ямар одоо хүнд хэцүү, эсвэл сайхан зүйлүүд байв. Одоо ингээд тороо зарах чинь би энэ захин орчин ашиглая гэж шийдээд энэ таны түүхийг би хүмүүст үзүүлэх гэсэн юм аа. Та өөрийнхөө энэ ажлын талаар ярьж өгнө үү? Би одоо 94 оноос хойш тор зарж эхэлсэн. Тэгээд хуучин дэнжин гарч захтал бид нар зарж байсан. Тэгээд тэндээсээ бид нар эхлээд бүр доотлын 10 төгрөгийн уутагч, гялгар уутагч хүртэл бид нар 3 төгрөгөөр аваад эргүүлээд бид нар 10 төгрөгөөр зарж байсан. Нэгээс 7 төгрөг ногж байсан. Ингэж бид нар 10 төгрөгийн уутаас эхэлж бид нар ажил хийсэн. Тэгээд тэрнээс гадна би шуудаа 25-ын шуудаг маш их бүр шуудагаар нь авч ойж исэн. Тэгээд тэрнийгээ болохоор бид нар гэртээ ирж угаан, цэвэрлэн тэгээд бид нар ойдлоо оруулдаг байсан. Тэгээд дараа нь бид нар сүйдээ бид нар бөөндөж авдаг хүнээс хүртэл аваад пассворд масвартаж мөнгө үед бол пассвортаа тавиад бид нар тэр торыг бөөндөж авч ээжтэйгээ ойлоо, ээжүүдээр амьдрал залгаж ойлоо анх эхэлсэн. 94 оноос эхэлсэн. Тэгээд бид нар маш их зарж байгаа хугацаанд маш их баяр хөөртэй тэрүүнд айгүй яардаг өглөө гэрээсээ босоод би өстой 8-д гарах юм бол амьдралаа залгах шүү, хоодоо залгах гэсэн болдороо би гэрээсээ гарч авдаг байсан. Тэгээд би ээжтэйгээ ээж маань техник 40 гэт мэттэй 30 50 гэт мэттэй байлаа. Тэгээд ээж тэгээд олон жил тор зарсан. Тэгээд 10 явтнаас өсвөлээд зараад том тор хүртэл бид нар зарж байсан. Тэгээд бид нар сүйдээ энэ боловсон болоод сүйдээ хүмүүс одоо энэ худалдаанаас орж иж байгаа, ирээнээс орж иж байгаа материалыг даавн байдлаас бид нар даавн материалаас бид нар авч цүнх тор ойж сурсан эхлээд замруугаас болоод даав руугаар шилжсэн. Тэгээд даавуугаар оёод бид нар маш их олон цүнх тор оёод тэгээд бид нэр тэрийг зарж борлуулж хүмүүст одоо хэрэгцээний үйл ажиллагааг хангадаг байсан. Тэгээд бид нэр энэ зарж байгаа хугацаанд бол энэ тор цүнх зарахт бол хүний дээшээ харсан амтаа ингэж бэлэгдлэр маш их хүмүүс их баярлж авдаг байсан биднээс. Тэгээд бид нэр тэрийгэ зараад амьдрал залгаж байхдаа маш их талархалтай тийм уур бухимдал янз бүрийн тийм хүнтэй хэрэлдэх маргалдах юм ерөөс юу ч байхгүй айгүй гоё байдаг байсан. Тэгээд одоо ч хүртэл би олон жил зарсны үүднээс одоо би ингээд амьдрал жоохон гайг болоод өшөө би заримдаа бөөнддөг, заримдаа хүмүүстэй ингээд тор ойдог, заримдаа хөдөөнөөс захиалга авч ойдог жишээтэй ийм үйл ажиллагаагаар би энэ өөрийнхөө торыг бас хийж эхэлж байгаа хуваараа. Тэгээд энд бол ингээд зараа явж тийм ерөөсөө уурах зар байдгүй. Тэгээ ээж маань хүртэл ээж маань сая натаа тор зараад одоо 40 намайг 40 настай байхдаа ээж минь өнгөрлөө. Тэгэхэд ээж минь за энэ дээш харсан амттай юм шүү. Чи энийг л зарж амьдралаа болгож байгаараа. Энээсээ битгий салаараа гэж хэлээд өнгөрөхтөөч хүртэл надаа ээж минь натаа хамт тор зараад өнгөрөхтөөч хүртэл хэдэн жилийн дараа надад тэгж хэлжсэн. Тэгээд энэ маань хүртэл надаа миний ээж одоо би ингээд зараа явж байгаа хугацаанд хоол унд аваад ингээд материал аваад буцаад ирж байгаа манаа тэрэг суугаад явж байгаа үедээ миний сэтгэл дотор бодогддог байсан. Ээж минь намайг энэс битгий салаараа гэж хэлсэн шүү. Тэгээд энэ үйл ажиллагааг хийгээд явж байхад бас ээж минь үнэн үг хэлж ээж тэгж сэтгэл дотор бодож өөрөө их хөрнөөдөөс гардаг санагдчихсэн. Тэгээд энэ үйл ажиллагаа бол надад маш үрдэн өгж байгаа. Тэгээд би одоо ч хүртэл найз нөхдөд хооронд ингээд яаж хөрөөд ингээд зах махтаар ингээд олон дотор ингээд бужигнаад явж явах сайхан байдаг. Яагаад гэвэл гэрте байснаас илүү захтар гарахад энэ цүнхтөрөө байж явах мэдээлэл маш их авдаг. Тэнд тэгж хүн тор аавна гэж ингэнэ. Тэнд тэр тор захиалга өгж ингэнэ гэдэг ийм жишээд ийм мэдээллүүдийг ч хүртэл би захаас маш их авдаг. Тэгээд одоо ийм үйл ажиллагаагаар энэ тороо зараад одоо үргэлжлээд амьдралаа залгаа явж байна. Та сайхан гоё түүх байна. Ястай. Хүний амьдралын үнэхээр гоё мөчүүд байна. Та ч энэ ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж хийж байгаа юм байна. Манай ч өөрийнхөө хийдэг торноос бас өнөөдөр авчирж биднэрт үзүүллээ. Та бас танилцуулна уу? Энэ манай нэвтрүүлгийг үзэж байгаа, энэ гэрчлэгийг үзэж байгаа хүмүүст зориулаад тий. Тэгээд миний цүнхнээс болд ийм цүнх энийг бол одоо хөдөө хүмүүс аягүй хэрэгэлдэг ингээд хут хунраа хийгээд хүнсаа хийгээд хоол ундаа хийгээд ингээд бүх юм ингээд хийгээд явдаг. Тэгээд энийгээр ингээд цахилгаантаа ингээд хоёр тал ингээд коноохтой ирмэн ингээд нэг цүнхэнд бол 3 м ирмэн ордог. Нэг юм юу метр давнаас 2 хасаад ингээд дундар нь хуваагаад эсгээд 2 цүнх гардаг. Ийм таны энэ цүнх ямар үнэтэй зарагдав? Энэ болохоор 3500 зарагддаг. Тэгээд бөөний үн нь болохоор бид нар 1800 бөөнддөг эргүүлээд 3500 заримдаа
3,000-аар ч хүртэл зардаг. Тэгээд 3,000-аас 3,500-ийн хоорондын цүнх маань ингээд зарагддаг байна. За өөр танд ямар цүнхүүд вэ? Тэгээд ийм тор байна. Ийм тор болохоор энэ нь болохоор одоо ингээд 1 метрээс ингээд хуваахад ингээд 3 ширхэг тор гардаг. Тэгээд бас ирмэнээр ингээд бүх болохоор ирмэнээс хинжин хийдэг. Тэгээд бид нар доотлон бас конот өгдөг, бас ойдог. Тэгээд цахилгаантаа дээгүүр ингээд янз бүрийн хулгай зэлгийн янз бүрийн асуудаас ингээд сэргийлж бид нар ингээд цахилгааны нэг хийж өгөөд ийм бүх бат юм үйл ажиллагаатай ингэж явуулдаг. Тэгээд бас олон төрлийн тор байдаг. Тэгээд тэндээс бас гялар торч хүртэл байдаг. Тэгээд бас ийм даун тор байна. Тэгээд энэ нь болохоор дээдлээ зүгээр ингээд задгаа хийцэн байдаг. Задгаа бас байдаг. Ингээд хүмүүс янз янзаар авдаг. Энэ бас метрээс 3 гардаг. Тэгээд энэ аягүй гүйлгээтэй. Тэгээд ийм торнууд байна. Таны сүүлийн цэнхэр дор ямар үнэтэй? Тэгээд энэ болохоор 1500 гэж зардаг. Тэгээд хүмүүс болохоор бөөндөж авж байгаа хүмүүс болохоор 1800 ингээ авдаг. Тэгээд эргүүлээд бид нар 1500 зардаг. Тэгээд ийм тор бид нар ашиглаж ингэж амьдралд ингэж хөгжүүлж юм. Таны нэг өмнөх захилгаантай торны яг зардаг үн хэдв? Тэгээд энэ нь болохоор 2000-аар зарж байгаа бид нар. Тэгээд 2000-аар зараад эргүүлээд бид нар бөөндөдөг улсуудаа болохоор 1200 бөөндөө тэр улсууд мөн эргүүлээд 2000-аар зараад 1-800 төгрөг хүмүүс ингэж зарж ажил хийж шүү. Явуулж байгаа. Тийм үйл ажиллагаа. За ингээд таны өнөөдөр зөвхөн та 3 тороол авчирсан байх тийм ээ? Өнөөдөр одоо ингээд 3 тороол авчирсан. Тэгээд бид нар цаанаас хүүдээ хэр байх вэ? Тэрнээс шалтгаалж үйлчлээ авахчид хэр шалтгаалж авах вэ? Тэрнээс шалтгаалж бид нар тэрний зарагдсны хэмжээгээр бид нар материал авдаг. Тэгээд материал бүх одоо энэ конов, цахилгаан, энэ даав бүгдийг бид нар өөрсдөө ингээд гаргасан зарсан мөнгнөөс ингэж бид нар гаргаж аваад тэгээд илүү мөнгнөөс ингээд бид нар материал аваад тэгээд буудаг. Тэгээд энийгээ зараад тэгээд бид өдөрт ингээд амьдралаа залгуулж байна да. Та ер нь өдөрт хэдэн тор зарж чадвал ер нь тэр өдрийн амьдралд хангалттай байдаг вэ? Өдөрт нэг 10 юм уу нэг 10-аас 20 тор юм уу 10 тор зархтал бол бас өтгөн болдог. Тэгээд тухайн үед хүн хоол ундаа хэр авах вэ? Материалаа яаж авах вэ? Тэр бүгдээс өөрөөсөө шалтгаална. Тэгээд тэр бүгдийг зохицуулж бид нэр авдаг. Нэг илүү их авчих юм бол бид нар чинь материал авч чадахгүй хоолоо хэтэрхий өргөчих юм бол болохгүй. Тийм учраас бид нар эхлээд материал авч дараа нь бид нар хоол ундаа зохицуулдаг. Тэгээд ийм үйл ажиллагааг амьдралдаа би явуулж байна. Та торондоо ер нь ямар баталгаа өгөх вэ? Таны материал хэр сайн? Материалаас бол баталгаануудад энэ материал бол маш их сайн эдлгээтэй хамгийн түрүүний цахилгаан жоохон тиймэрхүү жоохон дунд зэргийн тэгээд цахилгаан жоохон эвдэрчдэг. Тэгээд цахилгааныг бол дахиж хийж олон удаа сольж болно. Материалыг бол сольно гэсэн асуудал байхгүй. Материал 92 бол өстой баталгаатай их зузаан тэгээд их хэрэгцээтэй. Ер нь нэг тийм солиод байх юм байхгүй эдлгээ сайтай. Болцоо материалууд нь бол эдлгээ сайтай, ирмэн эдлгээ сайтай. Цахилгааныг бол тэр нэг хэдэн удаа солигддог асуудал байдаг. Та ер нь энэ тань дээр миний танаас авсан тор энэ байна. Захилгааны солиод өгөөч хэдэн төгрөг өгж ирсэн юм бэ нөө? Цахилгааныг одоо тэгж солимоор байна гэдэг голцоо хүмүүс өөрсдөө ингэ цахилгаанаа эвдчихэд голцоо ирэхээс гадна хайчгээд эргээд шин тор худалдаж авах нь илүү илбэг байдаг. Тийм үү. Та хэрвээ тор засдаг үйлчлэгээ захиалгаар нээвэл харин зүгээр юм биш үү? Хэрвээ тор засаад за тэгмээр байна, ингэмээр байна гэж хэлэх юм бол би хийж болно. Ямар ч үйлчлэгээг бол ингээд утсаар яриад ингээд надтай ингээд ярихад бол би за миний дүү юу хийх вэ? Яах вэ? Ахаа ихчээ яах вэ гэдээ ингээд би засахад бол тэр бүгдийг засаж чадна. Тэгвэл өнөөдөр та ингээд бараг телевиз энэ манай нэвтрүүлгийг үзэж байгаа, бичлэгийг үзэж байгаа хүмүүст бол би тор засах үйлчлэгийг Монголд нээлээ шүү гэж хэлчихгүй юу? Тийм шүү дээ. Тэгээ хэлчихгүй. Тэгж болно. Өөрөөр би лав Европт явж явах зонтог засдаг үйлчлэг байдаг юм байлээ. Шүү дээ тэр чинь. Өөрөөр зонтгийг дандаа шинээр аваад байдгүй. Тэгээд сайн чанарын